Хуульч шуухан нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн шүүхийн зарим албан хаагчийн ажлын чиг үүрэг бүлгийг танилцуулж байна. Дадлагын хугацаанд шүүхийн албан хаагчийн ажлын чиг үүрэг ажилтай танилцах. Шүүхэд ирүүлсэн материалтай танилцах. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах. Иргэдийн төлөөлөгчийн эрх үүрэгтэй танилцах. Хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх ба хавтас хэрэг танилцуулах. Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх. Шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох. Системд эрх зүйн акт байршуулах ажилд суралцах. Мэдээлэл авах их сурвалж олж мэдэх. Эрх зүйн акт албан тооттой танилцах, бичиж дадлагчих зэрэг ажлыг хийж гүйцэтгсэн. Түүнчлэн шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангахад туслах, эрх зүйн акт албан тоотод гарын үсэг зурулах, дугаар авах, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын даалгасан бусад ажлыг хийж байв. Захиргааны эрх зүйн дадлага баттгах хичээлд хамрагдаж, шүүхийн түүхэн хөгжилт, дотоод бүтэц зохион байгуулалт, дадлагаар сурч мэдэх анхаарах зүйлс, тэмдэглэл хөтлөхийн учир холбогдол, шүүхээс хийгддэг ажиллагааны талаар мэдэж авсан билээ. Шүүхийн албан хаагчийн ажлын чиг үүрэгтэй танилцах ажил. Шүүхийн албан хаагчид үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрөлчийн үнэнчээр зүтгэдэг байна. Дадлагчигчийн хувьд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлаас заримыг нь гардан хийж, заримд нь тусалж, бусдад нь байлцсан бол мэдээлэл савлгааны мэргэжилтэн болон архив бичих хэрэг эрхлэгчийн ажлын байран дээр ажиглалт хийж ярилцаж ажилтай танилцсан. Эдгээр ажлыг хийж байхдаа шүүх байгууллагын дүрм журмыг дагаж мөрдөхийн дээр байнгын сонор сэрэмжтэй байж хийж буй ажил болон асууж лавлах зүйлийн тэмдэглэл хөтөлж, бүтээлч хандаж байв. Шүүхийн үйл ажиллагаанд шүүгчийн туслахын хийж гүйцэтгэж буй ажлууд өндөр ач холбогдолтой. Шүүх байгууллагын цөм ажилт бол өгөгдсөн хугацаанд аль болох ихийг хийж сурах зорилго 50 хичээл зүтгэл гарган ажилласан. Шүүгчийн туслахын албан тушаалын тодорхойлолт, ажлын чиг үүрэг. Шүүгчийн туслахын албан тушаал нь шүүхийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнд шүүхийн тамгын газрын даргын өмнө хариуцаж тайлагнах зорилготой ба хууль, дүрм журамд заагдсан ажлын чиг үүргийг мөрдлөг болгон стандартын дагуу гүйцэтгэх. Шүүгчээс хүлээлгэсэн чиг үүргийг хэрэгжүүлэх. Хэргийн хөдөлгөөний менежментийг хэрэгжүүлэх. Шүүх хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг хангахад оролцох. Хавтас хэргийг хөтлөх. Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах. Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем болон холбогдох бусад программыг хэрэглэх. Удирдах албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх зорилтуудтай. Дурдсан зорилтын хүрээнд албан тушаалын тодорхойлолтод зааснаар нийт 29 төрлийн хариуцлагатай ажлыг хийж гүйцэтгэдэг байна. Шүүгчийн туслах нь шүүгчээс гадна шүүхийн тамгын газрын дарга, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэнд шууд харьяалагдана. Шүүгчийн туслахын хийж гүйцэтгэх ажлаас судалгаа шинжилгээтэй холбоотой хэд хэдэн ажил байна. Тухайлбал, шүүгчийг шаардлагатай гарын авлага мэдээллээр хангах, тоо баримт, мэдээ судалгаа гаргаж өгөх. Шинээр батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжийн судалгаа, кодификац хийх. Анхан шатны шүүхийн шийдвэртэй захиргааны хэрэгтүүн шинжилгээ хийх. Ижил төстэй хэрэг маргааныг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлсэн судалгааг тухай бүр гаргаж танилцуулах. Шаардлагатай гарын авлага мэдээллээр шүүгчийг хангах, тоо баримт, мэдээ судалгаа гаргаж өгөх зэрэг чиг үүрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан байна. Судалгаа шинжилгээтэй холбоотой ажлыг хийхдээ туршлага солилцох уулзалтаар хариуцаж буй хэргийн талаар харилцан танилцуулга хийх, ярилцах, дотоод системээс мэдээлэл авч хийдэг байна. Ижил төстэй хэрэгт шүүхээс хийгдсэн ажиллагаа, цуглуулсан нотлох баримт зэрэгтэй танилцаж, шүүгчийг мэдээллээр хангана. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалын тодорхойлолт, ажлын чиг үүрэг. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаал нь шүүх хуралдааны бэлтгэлийг хангах, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх ажлыг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнг шүүхийн тамгын газрын даргын өмнө хариуцаж тайлагнах зорилготой ба шүүх хуралдааны техник зохион байгуулалтын бэлтгэлийг хангах, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, албажуулах, танилцуулах, хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем хөтлөх зорилтуудтай. Дурдсан зорилтын хүрээнд нийт 31 төрлийн ажлыг хийж гүйцэтгэдэг байна. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүгчээс гадна шүүхийн тамгын газрын дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн шүүгчийн туслахад шууд харьяалагддаг. Дадлагын хугацаанд дурдсан ажлуудаас шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, албажуулах, танилцуулах ажилд суралцсан болно.
Мэдээлэл савлгааны мэргэжлэлтний албан тушаалын тодорхойлолт, ажлын чиг үүрэг. Мэдээлэл савлгааны мэргэжлэлтний албан тушаал нь шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, хэвийн ажиллах нөхцөлийг хангах, шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд ил тод нээлттэй байлгах чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийн үр дүнд тамгын газрын даргын өмнө хариуцсан тайлагнах зорилготой ба хэрэг нэхэмжлэл хүлээн авах, бүртгэх хуваарлах. Шүүхийн үйл ажиллагааны тухай болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны тов зэрэг шүүхийн байгууллагаас хүссэн мэдээллийг хэргийн оролцогчид түргэн шуурхай өгөх. Шүүхийн давж заалдах болон анхан шатны журмаар хянан шийдвэрлсэн хэрэг мэдээг 7 хоног бүр гаргах. Ерөнхий шүүгч тамгын газраас гаргах шаардлагатай мэдээг тухай бүрт гаргах. Удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх зорилтуудтай. Дурдсан зорилтын хүрээнд нийт 16 төрлийн ажлыг хийж гүйцэтгэдэг байна. Мэдээлэл савлгааны мэргэжилт нь шүүхийн тамгын газрын дарга, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэнд шууд харьяалагдана. Мэдээлэл савлгааны мэргэжилтэн албан тушаалын тодорхойлолтын 1-р зорилтын хүрээнд захиргааны хэрэг, шинээр илэрсэн нөхцөл байдлын хэрэг, нэхэмжлэл, давж заалдах шатны болон хяналтын журмаар гаргах гомдол, хугацаа сэргийлэх хүсэлт, шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлт, албатан гүйцэтгүүлэх хүсэлт, дүгнэлт, даалгавар, 3 дахь этгээдийн бие даасан шаардлага, нэхэмжлийн нэмэгдүүлсэн шаардлага, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт хүлээж авна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гар бүртгэлийг хөтлөхийн зэрэгцээ, давхар захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд бүртгэж, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу системээс санамсаргүй байдлаар сонгогдсон шүүгчид хуваарлж, 1 хоногийн дотор хүлээлгэн өгнө. Сонгогдсон шүүгч түүний туслахын нэрийг холбогдох мэдээллийн хамт нэхэмжлэгчид өгнө. Шинэ нэхэмжлийн хувьд санамсаргүй байдлаар шүүгчийг сонгох бол буцаасан хүлээн авахаас татгалзсан нэхэмжлийг ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор өмнө нь хуваарлсан шүүгчид буцааж хүлээлгэн өгнө. Өргөдлийн хувьд шүүхийн шийдвэрийг албатан гүйцэтгүүлэх, шийтгэлийн хуудсыг албатан гүйцэтгүүлэх, зөрчлийн үр дагаврыг албатан гүйцэтгүүлэх хүсэлт даалгавар хүлээн авна. Шүүхийн шийдвэрийг албатан гүйцэтгүүлэх хүсэлтийг тухайн шийдвэрийг гаргасан шүүгчид, тухайн шүүгч ажиллагаа болсон бол санамсаргүй байдлаар өөр шүүгчид хуваарлана. Үүнээс гадна шүүхээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх, хэрэг хуваарлах болон бүрэгдэл, гомдол, хүсэлт шийдвэрлэх хугацаа, шүүхийн үйлчилгээ, шүүхэд нэхэмжлэл гаргах, түүний агуулга, нэхэмжлийн бүрдүүлбэр, төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ зэргийн талаар биеэр болон утсаар тайлбар мэдээлэл өгнө. Үгээр мэдээлэл савлгааны мэргэжилтний ажил хязгаарлагдахгүй ба гол ажлын нэг нь шүүн таслах ажиллагааны мэдээ, тайланг хагас, бүтэн жилээр гаргах, хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол хүсэлтийг шүүгчид хуваарлахтай холбоотойгоор тогтмол судалгаа хийн. Шүүхийн захиргааны албан хаагчдын ажлын уялдаа холбоо. Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны хөтөц самбараас санаа авч, шүүхийн тамгын газрын ажлын уялдаа холбоог иргэн байгууллагын зүгээс гаргах өргөдөл, гомдол, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж буйгаар бүдүүрч 6-аар харуулв. Архив бичих хэргийн эрхлэгч иргэн байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч бүртгэх ба шүүхийн архивын лавлгааны үйлчилгээг үзүүлнэ. Тамгын газрын дарга иргэдтэй биечлэн уулзахаас гадна үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлт, талархал хүлээн авч шүүхийн зохих албан хаагчид шилжүүлнэ. Улсын тэмдэгтийн хураамж буцаан олгуулах хүсэлтийг санхүүгийн албан шийднэ. Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн хэргийн хөдөлгөөнтэй холбоотой хүсэлт, гомдлыг шийднэ. Тамгын газрын дэрэгдэх ёс зүйн хороо нь шүүхийн ажилтны ёс зүйн холбогдох хууль тогтоомж болон дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн санаатай буюу санамсаргүй үйлдэл эсвэл холбоотой санал хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ба ёс зүйн зөрчил гаргасан ажилтнанд холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна. Шүүх хуралдааны дуу дүрс бичлэг хуулбарлан авах хүсэлтийг мэдээлэл технологийн мэргэжилтэн хариуцдаг байна. Олон нийттэй харилцах мэргэжилт нь шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээллийг олон нийтэд хүргэдэг бол мэдээлэл савлгааны мэргэжилтэн биеэр болон утсаар тайлбар мэдээлэл авах хүсэлтэд хариулдаг байна. Түүнчлэн шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн иргэд байгууллагын зүгээс шүүхэд хандан гаргасан нэлвэ хүсэлтийг хүргэсэн эсэхэд хяналт тавьж ажилтдаг байна. Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зарим статистик тоо мэдээллийг танилцуулъя. 2023 онд архивд шийдвэрлсэн 424 хэрэг, хэрэгсэхгүй болгосон 255 хэрэг, буцаасан 40 нэхэмжлэл, хүлээн авахаас татгалзсан 187 нэхэмжлэл хүлээн авч хадгалсан байна.
Шүүхийн архив бичиг хэргийн эрхсэгч 14,900 бичиг хүлээн авч 9,698 бичиг явуулсан байна. Архивч тендерийн тодорхойлолт 2059-ийг харин архивын лавсгаар 513-ыг гаргаж өгчээ. Шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас 466 бичигдэж 434-ийг гартуулсан бол шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас 148 бичигдэж 143-ыг гартуулжээ. Бичиг хүргэгч 3082 альбом бичиг, 1246 захиргааны хэрэг, 598 нэхэмжлэлийн хувь, 132 мэдэгдэх хуудас гартуулсан байна. Шүүхийн альбом хаагчийн ажлын чиг үүрэгтэй танилцсанаар альбом хаагч тус бүрийн ажлын байрны зорилго чиг үүрэг. Шүүхийн үйл ажиллагаа. Процессын хуулийг дагаж мөрдөх ажиллагаа. Шүүх байгууллагын шатлал хариуцлага, ажил үүргийн хуваарлалт. Альбом тушаалтнуудын хамтран харилцан бие биеэ нөхөн ажиллах зохион байгуулалт. Баримт бичиг ирүүлэх хуульд заасан хугацаа стандарт. Эрх зүйн баримт бичгийн хэлбэр, процедурын шаардлагууд. Шүүх байгууллагын ажлын дотоод уялдаа холбоо. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай тоо мэдээ. Мэдээллийн их сурвалж. Цахим болон цаасан бүртгэл хөтлөлт. Нууц хадгалалт, шударга байдал, мэргэжлийн ур чадвар зэргийг мэдэж авах ойлгох үр дүнтэй байв. Хуульч шуухан нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайланг танилцуулсан цуврал нийтлэлийг уншаарай. Хуульч шуухатай хамт захиргааны эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.